Ингээд өөрийгөө танилцуулахгүй юу? Би 167 дугаар ангийн холбооны салааны байлдах сумын азар. Говийн байгаль түүхэн музейгээс эрхлэн явуулж байгаа богцтой шагаа таниад зочлын боловсролын хөтөлбөрийн маань ард иргэдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа. Энэ үйл ажиллагаа тань ямар санагдаж байна вэ? За энэ үйл ажиллагаа үнэхээр гоё санагдаж байна. Соёл хүмүүжлийн өрөөнд дотроо ингээд шагаатай байдаг. Бид шагаагаараа байнга тоглодог. Яг нь манайхан тоглоход ингээд тоглодог болохоор ингээд одоо ингээд дахин тоглох гоё. Тэгээ ойрхон байгаа юм шиг байна. Тэгээ ингээд амар сэтгэл санаа тийм гоё байна. Хүмүүстэй хандаж ямар уриалгыг хэлэх вэ? Шагаа наадгаагаараа сайн тоглолцоож байгаарай. Одоо бид нэр бол юу эх орноо ингээд буугаар хамгаалдаг харин агчнэр маань болохоор бас өв соёлоо Монгол улсын хандлага ингээд зүтгэж байгаа юм шиг байна. Соёл амралтын цаг гэж байдаг гэсэн. За тэрхүү цагийг хэрхийг яаж өнгөрүүлдэг вэ? За авто зэрэг албаа агчдын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ажлын төлөвлөгөөг 7 хоног сараар төлөвлөн одоо өдөрт 2 цаг 7 хоногийн хагас бүсэнд урлаг урал сайхан спортын уралдаан тэмцээний тогтмол зохион байгуулж явуулдаг. За манай ангийн хувьд бол юу байх ёстой вэ гэдэг тийм журмын дагуу тогтчлоо тавьдаг. За энэ үеийн нэг бүрэлдэхүүн хэсэгт бол мэдээж шагаа эцний одоо тоглоом байдаг. За баярлалаа. Бид бүгдийн урилгыг хүлээн авч өнөөдрийг ингээд хамтдаа өнгөрүүлж байгаад баярлалаа. Ингээд таны цаашдынх нь ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө. За баярлалаа. Ингээд Өмнөгов аймгийн Говийн байгалийн түүхийн музей хамт олондоо үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа өндрөөс өндөр амжилт хүсэн өрөө. Үндэснийхөө өв соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд амжилттай ингээд оролцож байгаад маш их баярлалаа.